Оюу толгой компани хөрөнгө оруулалтаар баригдсан 220 кВт зис оюу ил хуваарлах байгууламжийг албан ёсоор ашиглалтанд оруулах нээлтийн ёслол 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр боллоо. Зис оюу ил хуваарлах байгууламжийг үндэсний 20 гаруй компани 2000 гаруй инженер техникийн ажилтан нийт 600 мянган хүн цагийн хөдөлмөрөөр осол гэмтэлгүйгээр бүтээн байгуулжээ. Нээлтийн ёслолд эрчим хүчний сайд Бадрахын найдлаа оюу толгой компани гүйцэтгэх захирал Сүхбаатарын мөнгө сүх диспетчерийн үндэсний төв төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал Амар санаа, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани гүйцэтгэх захирал Нэм самбуу нарын зочид төлөөлөгчд оролцлоо. Энэхүү 220 кВт-ийн 6 оруулагтай 3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт баригдсан иж бүрэн байгууламжийг ажиллагаанд залгаснаар өвлийн оргил ачааллын үед өвөр Монголын өөртөө засах орноос эрчим хүч импортлох техникийн нөхцөл бүрдэж байгаа юм. Тодорхойлбол 80 МВт хүртэл чадлыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломж бүрдлээ. Энэ хэрээр цахилгаан таслах, хязгаарлах эрсдэл буурна. Энэ байгууламж нь бүс нутгийн хэмжээнд Монгол улсын эрчим хүчний систем өмнөд хөрштөөгөө харилцах том цонх нээж байна. Монгол улсын төвийн эрчим хүчний систем хоёр талын гарц орцтой болж найдвартай байдал сайжирч байна. Зис оюу байгууламж оргил ачааллын буюу эрчим хүч хомсдолтой үед өвөр Монголын өөртөө засах орноос эрчим хүч импортлох боломжийг нээлээ. Өнөөгийн нөхцөлд олон сонголттой байх нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой. 2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсны дараа буюу 2023 оны 5 дугаар сард эрчим хүчний яамнаас ил хуваарлах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг тавьснаар оюу толгой компани хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү байгууламж нь Монгол улсын төвийн эрчим хүчний систем, өвөр Монголын өөртөө засах орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах техникийн боломжийг бүрдүүлж байгаа юм. Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед 80 МВт хүртэлх цахилгааныг өвөр Монголын өөртөө засах орноос нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчдийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системд ирэх ачаалал буурах юм. Зис оюу ил хуваарлах байгууламжийн шугамаар 5 толгой хүртэлх 80 МВт-ийн их ачааллыг хуваалцна гэж тооцож байгаач. 2026 оны 9 дугаар сарын 1-ээс эрчим хүчний хэрэглээг тэжээх туршилтыг эхлүүлж 10 дугаар сарын 1-ээс тогтвортой эрчим хүч авах бэлтгэл бүрэн хангагдана.